Өндөр сувг тавтай морил би бол хөтлөгч Инхбат. Хөтлөгч ганц өх Монгол бүхэн гайхамшиг нэвтрүүлгийн шинэ дугаар хүргэх гэж байна. Өнөөдрийн дугаарыг стандартыг эрхэмлэн ураатай стандарт кейтеринг компани болон аюулгүй байдлын төлөө хамтдаа Forward Motors event итгэж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн одон дор суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 столгоны одон дээр төрөөр хүрч байна. За өдрийн мэнд ашиг. За өдрийн мэнд төргий. За Эбах хоёр болохоор одоо нөгөө Монгол бүхэн гайхамшиг нэвтрүүлгийнхаа одоо 2 дугаар таслаад хийчлээ те. Уул 1 дугаар гэж бодож байсан. Үнэхээр бас ярих юм ихтэй юм гоё сэдв учраас. Тэгээ одоо явж байгаа сэдв маань их юм бол одоо нөгөө барилдахаас өөрөөр одоо олон түмэндээ алдаршсан ч байдаг юм уу те. Ийм хөвчтнүүдээ ярьж байгаа. Тэгэхээр зүгээр одоо өнгөрсөн дугаар дээр ч хоёул 3 хүн ярьж амжлаа шүү дээ те. Дарин дамдаа аваргыг цирк талаас нь ярьлаа. Бүх тайлбарлагч талаас нь ярьлаа. Нэг нь болохоор хэм байла. За тэгээ одоо энэ удаагийн дугаар дээр бас ихэнд нь дэлгэрүүлж ярихад жоох материал багтаа байсан учраас цогсгон дурдаад өнгөрөх ёстой хүмүүс гэж байна. Бас Монгол улсын соёлын гавь зүтгэлтэн улсын начин Агваны Ганбаатар гэж хүн байгаа. Энэ хүн бас бүх тайлбарлагч. За Монгол улсын начин тэгээ Монгол улсын мастер тогооч Мягмар Жавын Болдбаатар гэж хүн байдаг. За энэ хүн маань бас барилдахаас өөрөөр алдарсан төгчнүүд юм а нэг. За мөн дээрээс Монгол улсын начин Монгол улсын тод манлаа юуч Цэвэн Жавын Дулам Сүрэн. За энэ хүмүүс маань одоо бас дурдах ёстой тий барилдахаас өөрөөр ард түмэнд алдарсан хүмүүс юм нэг бол 109 мó. За тэгэхээр өнөөдөр ярьж эхлэж байгаа хүн маань өмнөх дугаарын төгсгөлтэй ер нь адилхан дөө Монгол улсын начин, Монгол улсын гавь тамирчин Шагдрын Чанарав бүх тайлбарлагч тий. За энэ хүнийг бол дурдахгүй байхын аргагүй шүү дээ. Тэгэхээр Монголын үндэсний бүхийн түүхэнд өөрийн гэсэн өвөрмөц дахин давтагдчихгүй орон зайг үлдээсэн хүн бол яа харахгүй Монгол улсын гавья тамирчин, Монгол улсын начин бүхийн нэр тайлбарлагч Шагдрын Чанарвга юм аа. Олноо Чанар гэж гэж тий дуудаж заншсан энэ хүн байгаа. За Чанарв начингийн хувьд болохоор тусад нь бүтэн дугаар хийх одоо хангалттай материал их байдаг. Гэхдээ энэ удаад бол зөвхөн тайлбарлагчийн талаас нь товчхон танилцуулъя. За тэрээр зөвхөн бүхийн нэр цолыг уншдаг жирийн нэгэн хөтлөгч байсангүй. За барилдааны яг тэр агшинд нь нэвт шувд уншиж чаддаг барилдааныг мэрэгжлийн бүхийн тайлбарыг маш өндөр босгохыг тогтоосон сууд тайлбарлагч байлаа гэдгийг онцолдог. Түүний бүх тайлбарлах арга барил онцлогоос нь дурдах юм бол барилдааныг нөгөө урдж мэдрэх эн чинь нөгөө арьсгүй авьяас гэдэг юм байна л да. За яаж ийм гэхээр за Чанарвга болохоор өөрөө үндэсний бүхийн улсын начин тэгээд саам бүхийн дэлхийн анхны аварга 1973 онд саам бүхийн дэлхийн анхны аварга болж исэн. Жудо бүхийн төрлөөр Олимпиад эх орноо төлөөлөн оролцож исэн болохоор экспортын энэ төрлүүдэд явсан хүн учраас бас барилдааны мэх техник ур ухаануудыг илүү бас нарийн мэдэрдэг. Түүнчлэн үндэсний шгшээ багийн дасгалжуулагчаар 20 гаруй жил ажилласан. Тэгэхээр ч хүний одоо хөдөлгөөн, физик, техникийг маш нарийн мэддэг юм хүн байсан байна. Тэгэхээр тэр хүн бол одоо барилдааныг урдж мэдрэх нь бол тийм яах аргагүй л өөрт нь бол суудсан зүйлээ гэсэн үг. Тэгэхээр бүхчүүдийн барь заавалсан зогсож байх үед нь аль бүх нь ямар байрлалаас ямар мэх угсраагаар хийх гэж байгааг нь дээрээс нь хинэн сул барьцтай байгааг нь нүдэрээ хараад үзэгчдэд урьдчилан сануулдаг байсан. За энэ иймэрхүү байдлаас эн чинь нэг ийм л юмд хөргөндөө гэдгийг төрүүлээд хэлждэг байсан гэсэн үг тийм. За түүхэн жишээ гэх юм бол бүх сонирхчдын дунд домог болон яригддаг нэгэн тайлбар нь байдаг. Улсын заан Сумья базар тухайн үед нөгөө заан цолтой байсан Афган сандагийн Сүхбат хоёрын барилдаан. Энэ хоёрын барилдааны үеэр Чанарвга микрофоны цаана ажиллаж исэн байна. За тэгээ микрофоны араас юу гэсэн гэхээр зайлаад гар ачиж магадгүй боллоо гэд хэлсэн байсан. Тэгээд гар аччлаа. Мэдсээр байж ингэж ачуулах юм да. Зологчоод ачих гээд гарын сул яг ачих гээд байхад нь ачуулчих юм. Тэгэхээр ч одоо тэр тайлбар чинь студент аяар явж байгаа хоёр бүхч гэсэн сонсчл байгаа гэсэн үг байх нь шүү дээ баг тий. Студионы тайлбар дээр юм. Студионд тайлбарлан тэрийг нөгөө нэг одоо радиогоор ч юм уу телевизээр ч юм уу цацсан л да. Энд чинь 2000 онд өгчижлийн хоёрын барилдаан тэр гар ачаатай барилдаан чинь 2000 хэд оны барилдаан мөлий тий. Миний санаж байгаагаар ингэж байна. Студионы тайлбар нэг, телевизийн тайлбар өөр байсан санагдаад. Тийм үү. За тэгвэл шууд дуу авч чаддгүй байсан. Чаддгүй байсан уу тий. Одоо бол студионоо шууд тайлбарладаг шүү дээ. Тий. Тэгэхээр ер нь бол тухайн үед ингэж мэдрээд тий хилээд байхад тэр гар ачаа бол бидэнд маш тод үлдсэн гар ачаа шүү дээ тий. Үнэхээр бүтэн эргэтлэн гар ачдаг тий. Тэгэхээр тэр гар ачааг бол зайлаад гар ачиж магадгүй боллоо тий. Магадгүй боллоо. Гар ачлаа тий. Тэгээ мэдсээр байж ингэж ачуулах юм да. Зологчоод ачих гээд гар нь сул яг ачих гээд байхад нь л ачуулчих юм гэж тайлбар дээр хэлж ирсэн нь бол одоо бүгчүүд үнэхээр түүнийг төрүүлжтэй мэдэрдэг гэдгийг нь бол одоо баталсан жишээ. Тэгэхээр яг ийм буюу те яг миг хийхээс хэдхэн секундын өмнө хэлж яг тэр хэлснээр нь барилдаан шийдэж байсан түүний барилдааныг ямар агуу мэдрэмжээр уншдаг байсныг нь гэрчилнэ. За дээрээс нь бас нэг юм
хэм маяг гэж байна. Тайлбарлагч нарын өөрсдийн хэм маяг гэдэг. Зарим нь болохоор илүү хоолоогоо шахаад бүдүүн болох гэж гэдэг юм уу те. Зарим нь ингэж ярьдаг. Энэ хүн болохоор яг л дэрэгдчин ярьж байгаа юм шиг. Зүгээр л энгийн яриад өгчдөг, тайлбарладаг байсан гэж байгаа. Энэ нь их дотно л доо. Одоо хоолоогоо шахаж хэлбэрддэггүй. Тэ энгийн ярьдаг. Чанаргаа одоо бүх тайлбарлахдаа хизээч хоолоогоо зориуд шахан хөнгөнүүлэх эсвэл хиймэл хөөрөл орилон хашгираа гаргаж хэлбэрддэггүй байсан. Тэрээр өөрийн төрлөх тайван, итгэлтэй, аргил сайхан дуу хоолоогоор ярьдаг байсан нь үзэгчдийн сонорт маш наалтцтай тухтай сонсогддог байжээ гэж байгаа. Олон үг нуршдаг. Сул үг хэрэгэлдэг. Ярьсан зүйлийг нь цаасан дээр буулгахад яг л цэгцтэй өгүүлбэрүүд болон буудаг байсан нь тэгэхээр ярианы болон бичгийн нарийн соёлтой боловсралтай тайлбарлагч байсан гэдгийг илтгэдэг. Энэ бидэнд ч гэсэндээ тохиолдог асуудал шүү дээ. Бид нар нөгөө нэвтрүүлгийнхаа зохиолыг олон түмэнд хүргэхдээ энгийн байдлаар ярихын тулд гэх мэтлэн ингээд аль болох юм сул өгүүдийг ашиглаад зүгээр энгийн яриалаа буулгах гэдэг. Нөгөө талдаа яг эний чинь юу зэгсэлдэг вэ гэхээр өөрөө бичдэг хүн үгийн сул өгүүдээ өөрийн мэдлэг ингээ багсгаж эхэлдэг юм байл. Тэгээ өөрөө бичсэн учраас өгүүдээ ингээ тархинд нь суудсан те так гэд үсрээд яваад идэг. Гэтэл тэр дундуур нөгөө хит их те миний энэ хэлээд байгаа хүн дээ шүү те. Эднэр чинь багсгахын тулд мэрэгжлийн хүмүүс чинь өөрсдөө илүү их бичиж тэгээ тэрнийхээ дагуу толгойд нь байгаа учраас араас нь өгүүд нь усаад гараа явждаг. Ийм юм байгаа юм. За бас түүхээр бос барилдаанаар чимдэг байсан нь гэж байгаа. Яаж юм нэхэр зарим тайлбарлагчид бүхийн урт, гуншин цол, эрт үрдийн домог түүх, нутаг усыг нь урт хугацаанд уншиж цаг нөхцөөдөг бол чанаргаа болохоор яг дэвжээн дээр өрнөж байгаа тэр торгон агшныг нь голлон тайлбарладаг байсан. Тэгэхээр тухайн үед чинь бас барилдаан нэлээд урт хугацааш 50% байж тээ. 2 цаг барилдаад нар жаргангууд л хоёулыг нь хасааждаг гэдэг шиг тээ. Тэгэхээр нэг юм болж байгаа барилдааныг те ингэж сул ямаар чимэх биш яг болж байгаа торгон агшныг хүмүүст байнгын буулгаж ярина гэдэг нь үнэхээр үгийн одоо баялаг те ийм талаас айгүй мундаг л байж л те. Үгүй тийм байна. Тэр хүмүүс чи 2 цаг зүгээр ингээд мэхихгүй ядчихл ингээд зогсцоож байгаа шүү дээ. Тэрийг тоосон үлдээхгүй бүгдийг тайлбарлаж чадчихна гэдэг чинь үнэхээр үгийн баялагтай байна. Тийм. Тэгээ өөрөө маш анхаарал өндөр төвлөрч байна бас тийшээгээ те. Хідэн бүхийн түүх цээжилсэндээ бас тухайн бүх бэлтгэл сургуульд ямар байгаа барилдааны тактик нь зөв үү буруу юу гэдгийг спортын шинжлэх ухаан дасгалжуулагч хүний өнцгөөс тайлбарладаг байсан нь бүх сонирхчдод жинхэнэ амттай тайлбар болдог байжээ. Нэрээ бас давхар ингээд үзэгчдийг давхар хөгжүүлээд явдаг штэ тайлбарлагч нар маань те. За бас тэрээр бүхийн бодлаантай маргаантай барилдааныг тайлбарлахдаа хизээч тэр гарцаагүй давсан энэ унсан гэж туйлширч үзэгчдийг төрхөрдгөө байсан гэж. За энэ бол бүр одоо тайлбарлагч гэдэг хүний нэн тэргуунд байх ёстой зүйлийн нэг нь энэ юм байлээ. Ингэдгийн байна л да. Мэргэжлийн тайлбарлагч гэж хэнийг хэлэх вэ? Спортын тайлбарлагч гэж хэнийг хэлэх вэ гэхээр одоо биднэрт яг нүдэн дээр байгаа зүйлс заяа. Магадгүй та бүхэн санах юм бол би нэрийг хэлээд яах вэ? Ингэдгийн байна л да. Спорт илүү хөгжөөгөө байгаа илүү боловсроогүй байгаа газар энийг ажиглагддаг. Яагаад вэ гэхээр саяхан нөгөө жудогийн одоо Улаанбаатар юу болж штэ тий их туулга болж штэ их туулга дээр ингээд сая нэг Японы тамирчин бол тэр бол үнэхээр агуу тамирчин байлээ. Дэлхийн одоо Азийн авраг, юуны авраг гэдэг бүгднийг ингээд аврагууд авцсан. Одоо яг мэрэгжлийн чин дээр гарч ирээд 35 барилдаан ихтэй 35-нд нь ялцсан байгаа. Бүр нэг ч ялгадaltaгүй яваа. Тэгээд дандаа оролцсон тэмцээнүүд галтыг аваад явж байгаа нэг Японы нэг тамирчин байгаа байхгүй жудогийн. Тэр яадаг вүлээ манай Монгол бүхийг ялцдаг вүлээ. Тэгчээд буух явцад нь манай нэг үзэгч тэр тамирчин руу ингээд дунд хуруугаа гоцоолгоод орилоод хараагаад байгаа байхгүй. Маш муухай. За энэ бол үзэгч талаас соёлгүй, боловсралгүй, юу гэдгийг спорт гэдэг зүйлийг ойлгохгүй, хүндлэлгүй байгаагийн хэлбэр. Энэ тайлбарлагч нар орвол яах вэ? Хизэж тэгж болохгүй. Тийм. Тэгэнгүүт тайлбарлагч нар яадаг вэ гэхээр тухайн үнэхээр дэмждэг те өөрийнх нь дэмждэг тамирчин ч гэдэг юм уу тэрийг бол ингэж хэд оруулж иж болохгүй байхгүй. Үнэхээр өөрийнх нь улсын тамирчин аврагын талаа гарч ирээд нөгөө талаас юу гэдгийг бас нэг тамирчин өөр улсын тамирчин гарч ирээд үзээд ялгдлаа гэж бодъё. Тэрэн дээр хизээ сэтгэл хөдлөлөө гаргаж болохгүй. Энэ бол дэлхийн спорт явж байгаа. Дэлхий бидрийг харж байгаа. Тэгээд эн чинь дэлхий энэ спорт улсад яаж хөгжсөн, энэ улсын хүмүүс ямар вэ гэдгийг тэр тайлбарлагч нар бас гаргаж байгаа. Тэнгуут манайхан зарим нэг нь тэм тэмцээн тайлбарлаж явж байгаад одоо ялагдах ч юм уу, эсвэл нэг жоохон асуудал ордог штэ нэг оноо моноогоор ч юм уу, торгуул мургуулаар ялгах. Тиймэрхүү үед эфир хаяад орилж мөрлөөд ингээ хаяа гараа явчихдаг тэр үзэгдэл. Тийм бид. Тэр тайлбарлагч нарт бүр байж болохгүй үзэгдэл байхгүй юу? Тэгэхээр иймэрхүү зүйлсийг энэ хүн одоо аль хэдийн те хийцэн байгаа байхгүй. Тэр гарцаагүй яллаа, энэ унлаа гэж туйлширч үзэгчдийг ямар нэгэн байдлаар төрхөрдгөө.
Одоо юу гэдгийг наад чин тийм алдаан суулаа ингэчлээ штэ хэдүүлээ одоо ингээ тгий гэдэг иймэрхүү байдал хизээш тайлбарлагч хүнд нь байж болохгүй тэр ройл дээр байж болохгүй гэсэн үг байхгүй. Тэрийг энэ хүн яг одоо тэр нурууг нь те авч явж ийж. За хоёлаа заяагийн талаар жоохон ярьч л та. За. Манай заяаг ч бас мундаг гэдэг спортын тайлбарлагч шүү дээ. Ялангуяа хөл бөмбөг тал дээр. Заяа өөрөө Ливерпул гэдэг Английн багийн хөгжмөнд дэмжигч байхгүй юу? Клубын. Тэгээд заяа тайлбар дээр орохдоо хэнийг ч дэмждэггүй. Яг тэр нөө зарчим байж штэ хөтлөгчин хэний ч талд орохгүй. Зөвхөн тэр байгаа бодит мэдээллийг үзэгчдэд хүргэнэ гэдэг одоо яг үндсэн чиг шугам байна штэ. Тэрийг эзэж алддаггүй байхгүй. Ливерпулийн эсрэг хамгийн одоо хүчтэй өрсөлдөгч Манюн гол хийхэд заяа тэнцээ ойрлоод Манюг нь дуугдуулж идэг байхгүй. Ингиж нөгөө тайлбарлага ордог. Тэрнээс мен митэнд орох юм бол энэ муу яг яава наа ч отон штэ гэдээ орилж иж мэтгэл гарууч шүү дээ тий. Ялангуяа хөл бөмбөгийн фанатууд чинь ер нь нэг цөс ихтэй фанатууд байгаа л гэдэг шүү дээ тий. Би мий бол одоо хөл бөмбөгийн фанат биш байгаа байхгүй юу. Би чи нөгөө нэг тамирчин хөөсөн. Тэгэхээр нөгөө хувь хүнийх нь өөрийн нэг юм карьер нь үт юм уу хувь хүнийх нь одоо биеийн онцлог галбар идэвхтэй тэр болгонд нь ингээд тэр болгоно нь илүү их одоо нөгөө нэг шүтгэхэд нөлөөлсөн ч гэдэм үү тийм байгаад байгаа. Яг нөгөө баг дэмждэг гэдэг чинь бол багийн тэр үндсэн одоо нөгөө унж байгаа, босч байгаа, хэрхэн шин цус орж иж байгаа, яаж байгаа гэдэг бүхлээр нь дэмждэг. Хөл бөмбөг бол гайхалтай спорт. Тэн дээр бол бүр талцсан гэдэг бол өөрөө үнэхээр аимшигтай юм тий. Амьд явахаас хүртэл эвгүй болмоор тийм аимшигтай зүйл л шүү дээ. Хөл бөмбөг бол. Тэгэхээр энэ тайлбарлагч нарт бол үнэхээр тийм байх ёстой. Тий, уучлаарай. Шижрээг бас ярьчих. За. Би шижрээгийн тайлбарыг үзэх маш дуртай. Монголчууд бүгдээрээ дуртай баг. Тэгвэл шижрээ бол үнэхээр олон улсын тэмцээн дээр нэг талд нь ордог байхгүй юу? Тэр бол орхоос өөр яах юм бэ гэж. Монголын мань тамирчин тэнд Японд барилдаад ах чинь Монголд гарч байгаа цувг штэ. Орхоос өөр аргагүй шүү тэр дээр. За тэгэхээр тэрээр буюу чанаруугаа болохоор тий бодлонтой маргаантай байлдааны тайлбарлаж байгаа ч гэсэндээ тий тэр тайлбарлал өөрөө дунд нь ороо тий өөрийнхөө бодлоор би ингэж бодож байгаа юм гэдэг дунд тайлбарлаж нэг явж ороо тий тэгэж мэгдэггүй яг үндсэндээ гарцаагүй давсан энэ хэлсэн гэдэг нь нэг тал руу ингэ тууширч үзэгчдийг хоёр талд хувааж маадгүй яг ерөнхий болж байгаа процессыг ингэ бариад явж идэг тэр хүн нь байсан гэдгийг дурдж байгаа. За барилдаан бол одоо ийм л юм болоод өнгөрлөө үзэгч төмөн өөрсдөө харсан баха тий одоо хөлийн цэц засуулууд хэрхэн шийдэхийг хүлээе. Энд чинь маш гоё чанар байхгүй. Хэмээн хэлээд микрофоноо хаадаг гэж. Үзэгчдийг болон хөлийн цэцэн шийдвэрийг хүндэтгдэг мэргэжлийн ёс зүйтэй нийгэм байсан нь үүгээр илэрхийлэгддэг. За тэгээд радиогоос одоо телевиз рүү шилжиж эхэлж байгаа юм. Энэ болохоор 1997 оноос эхлээд Монголын үндэсний радиогоор улсын баяр наадмын бүхийг шууд тайлбарлаж эхэлсэн олон чанаруугаа. Дүрс харагддаггүй радиогийн сонсогчдод барилдааныг нүдэнд харагдтал дүрслэн хэлнэ гэдэг асар том ур чадвар байсан. Хожим нь 1986 оноос эхлэн домог тайлбарлагч Ганбаатарыг радиогийн тайлбарлагч болоход чанаруугаа дэлгэц рүү шилжиж домогт их авраг Батэрдэн, улсын авраг Балжин нэм, улсын арслан Мөнх Эрдэнэ болон 6 залуу зааны эд үеийн барилдаануудыг цэнхэр дэлгэцээр үзэгч олондоо хуйлруулан тайлбарлаж мөнхлөн үлдээсэн хүн юм аа. Бас өөрөө мөнхрөн үлдсэн хүн тэ давхар хэлэх ёстой. Шагдрын чанар бол Монгол бүхийн тайлбарыг мэдээлэл унших төдийгөөс салгаж тэ барилдааны урлаг тактикийн дүн шинжилгээ болон хөгжүүлсэн анхдагч бөгөөд хамгийн өндөр боловсралтай соёлтой тайлбарлагч байсан гэдгийг хэлээ. Өнөөдөр ч бүх сонирхчид наадмын торгон тэмцээг харахтаа түүний аргил, зөөлөн, мэрэгжлийн дуу хоолойг өвгүүлэн санагалцсаар байдаг үлээ гэж байгаа. За хоёул хамтран ажиллаж ярьцаад үргэлжлүүлээ. За өнөөдрийн дугаарыг маань аюулгүй байдлын төлөө хамтдаа Forward Motors event итгэж байна. За машинда ямар нэгэн засвар үйлчлэгээ онцлогоо хийх гэж байгаа бол Forward Motors-ыг зориорой гэж уриалмаар байна. 30 тэд 27 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа. За бараг 30 жил гэдэг бол тэдний туршлагыг илтгэн. За дээрэс нь Японы 8 корпорацийн албан ёсны дистрибьютор болсон гэхээр тэдний хариуцлагыг илтгэн. Япончууд бол хариуцлагатай хүмүүстэй л гэрээ хийж ажилладаг шүү дээ. За тэгээд Японы ийм компаниудтай гэрээ хийсэн учраас эднээрэс нас сэлбэг төхөөрөмж авдаг. За тийм учраас оригинал чанартай авц сэлбгээр үйлчлүүлэгчтэй үйлчлдэг ийм газар байгаа. За ингээд 9 шидэнд бүрдсэн энэ газар дээр очиж үйлчлүүлэхийг хүсвэл ТЭЦ3-ын замын хойдолд тэдний засварын төв болон офис нь байрлаж байгаа. За 7510 дугаар хавцаар Forward Motors-тай холбогдож болох нэ. За баярлалаа Forward Motors-ын хамт олондоо. За араас нь Монгол улсын соёлын гай үзэтгэлтэн улсын начин Содномын эрхэм баяр. За энэ хүн соёлын гай үзэтгэлтэн гэдэг тэмдэгэ одоо ямар чадвараар авьяасаар авсан бэ гэхлээр маш гайхалтай уртын дуучин.
За Монголын үндэсний соёл спортын түүхэнд бүх болон урлагийн хос авиасыг цогцлоож өөрийн гэсэн тод мөрийг үлдээсэн хүн бол Монгол улсын соёлын гүйцэтгэлтэн үндэсний бүхийн улсын начин уртын дууч Содонны инх баяр юм аа. Эрхэн баяр юм аа. Тэрээр Монгол эр хүний жудаг төлөв даруй зан бүхийн чансаг уртын дууны агуу өв соёлтой хослуулан тээж яваа ховорхон заяасан бас авиастай мөлий. За тэрээр 1960 оны 2 дугаар сарын 17-нд Говьалтай аймгийн Бугад сумын Тахин талд төрсөн. За аавынхаа нутгаар гэх юм бол Тонхил сумаар агуулдаг. Говьалтай нутгийн уул ус байгаль ихэн түнд чанга дуу хоолой, дуулах байгалийн өгөгдлийг байглаас нь суулгаж өгсөн гэдэг. За багада үлгэр туйл сонсож хөдөө хээр морин дээр те хээр морин дээр хөдөө хээр морин дээр уртын дуу дуулж өссөн нь түүний ирээдүйн урлагийн замлал нь эхэлсэн гэж хэлж болно. За тэрээр зөвхөн үндэсний бүх гэлтгүү одоо их спорт буюу жудо, самб олон улсын төвшөнд одоо эх орныхоо нэрийг гаргаж энэхүү төрлүүдээр одоо өрсөлдөж явсан шилдэг тамирчин маань. За жудо болон самб бүхийн олон улсын хэмжээний мастер. Тэрээр 1988 оны Сөүлийн зуны олимпийн наадамд жудо бүхийн 78 кг-ийн чинд эх орноо төлөөлөн оролцож шилдэг бөхчүүдтэй хүч үзсэн 3 дугаар шат хүртэл барилжсэн байдаг. За үндэсний бөхөр бол 1980-ад онд 80 онд юм байна. Говьалтай аймгийн Баяр наадамд 5 давж аймгийн начин золгордсон. 1982 онд Ардын Хувьсгалын 61 жилийн улсын Баяр наадамд тухайн үеийн хүчит зан амар төвшнгөөр 5 давж Монгол улсын начин хэмээх эрхэм золыг хүртэж байжээ. За одоо нэг талаасаа за хөдөөхээр те задгаа орчин гэдэг нь хүнд юу өгдөг вэ гэхээр хамгийн наазахын жишээ одоо бидний амьдрал дээр гараад байна л да. Охиноо дагуулад эхнэр нүдэн бас жоохон яагаад байна гэхээр бид гурав нүдний имлэг орсон юм. Манай охин ч одоо 6 таа штэ 7 хүрэж байна. Тэгсэн чинь нөгөө нүднийх нь харааг шалгуулсан чинь нэгдлийн нүд нь 60% таарад нөгөө нүд нь 50% таарад байна гэдэг. Бүр айлгаад охин маань ерөөсөө тийм ярьж байгааг үрнээсээ бүр тэгж үзүүлсэн чинь тэгж гарч ирээд тэгээд бүр шил зүүх мөх юм болвоо бид гурав ч ерөөсөө. Тэгээд би чинь бүр юу хаанаа бүр харж байгаа мөн аач ингээд бүсэлтэн байдалд хараад байна ингээд нэг нүд нь 50% та нэг нүд нь 60% таарна гэж айгүй айхтар болчихж байгаа байхгүй. Тэгээд эм чинь болохоор яа гэсэн хэрэг за би танаас ямар ч ихний ээлжинд нэг юм тусаалга тусааж илээ ямар нэг юм булчин суллах тусаалагч болов тийм тусаалга тусаалж байлаа. Жоох хөвгд штэ. Тусаагаад нэг 3 хоног ерөөсөө бити утас үзүүлээрэ ерөөсөө бити ингээрэ аль болох холын ямиг харуулаарай. Тэгээд одоо би нөгөө нэг авч маад гараад жоохон холын юм харуулад хөдөө гадаа авч яваад ингэж байгаа байхгүй. Тэгин гутал нөгөө нүдэндээ ингэж тулгаад нөгөө нэг гэрэл биш утасны гэрэл пад гэдэг том юм барьчихж байгаа. Тэгин гутал тэрний чинь гэрлийг үзэн тэгээ ээжэл нь дээр нь маш олон өнгийн юмуд бичиг сачиг ингээд ингэн гутал нүд ингэж маш их ачаал авах юм тэн лөө. Тэгин гутал байнга ачаал аваад ахлаар зангирна. Нүдний чинь араас байгаа тэр булчингууд нь гэдэг юм уу судснууд нь бүгдээр ингэж зангираад тэгээд нүдий чинь ингэж байгаа байхгүй. Тэгээд ирэхээр нөгөө холын ямиг харах марх нэ тэр юм дээр хараа нөлөөлдөг юм байна. Тэгин гол тэр булчингуудыг юм уу судсыг нь суллах тусал хийж өгöd. Тэгээ ингээ холын юм харахаар хүн чинь ингээд ойрын юм тулгаж ингэж нүдээ зовоож харах биш те. Харанхууд юм уушгах чинь ингэдэг штэ. Тэгхгүйгээр холын ямиг ингээд чөлөөтэй харж эхэлж байгаа. Ингээд нэг хэд хоног болвоо. Тэгээд 3 хоногийн дараа 7 хоногийн дараа эргээд очиж үзүүлсэн чинь нөгөө нэг хараа зүг оролцсон байгаа юм. Энэ айгүй айхтар юм шүү. Энэ баг хүн айл болгонд гашиж байгаа асуудал байж магадгүй. Та нэг хүүхдээ аваад яваад ингээ үзүүлэхгүй юу те. Бас нэг юм хүн байж магадгүй шүү дээ. Тэгэхээр одоо зүгээр энтэй би холбоод юу ярих гэдэг нь гэхээр энэ хүн хөдөө хээр талдаа те явж байгааз Монгол хүний чинь гоё юм тэр байхгүй. Орилоод тулах газар байхгүй. Уудам талдаа. Тэгээд уудам талшгэ уужим сэтгэлтэй гэдэг бол Монгол хүний маш том ондооч л. Тэгэхээр энэ хүн ингээд одоо харах нь ийм харж байна. Хараа мараа бүх юм чинь мэдээж барилдаа нөлөөлнө шүү дээ. Нөгөө талдаа тэр нэг чадлынхаа хэрээр өөрт чинь л байдаг юм бол чадлынхаа хэрээр орилоо гэсэн тэр том гал байна те. Тэд нар орилоод ингэхлээр багаасаа уушиг нэлээд гүн авч эхэлж байгаа. Энэ өөрөө нөгөө нэг уртын дуунд чинь бас суур өгөгдөл нь багхгүй юу. Тэгээд тэр уушиг чинь өөрөө давхар бас нөгөө юу байх бах. Барилдаан инээ тэрэ гүйцэтгэл инээ тэр юмдаа цуцалт те амьсгаа авах мах тэр мэнд нөлөөлөх байхгүй. Ингээд нөгөө амьдралынх нь хэм маягаас амьдралаас нь тэр спортод гаргах юм урлагт гаргах юмуд нь ингээд хамтдаа хөгжөөд эхэлсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр түүний амьсгаа те уртын дууны амьсгаа хоёрууд яг ижилхэн. Бүхийн амьсгаа уртын дууны амьсгаа яг ижилхэн байдаг. Бүх хүн барилж байхдаа амьсгаагаа зөв хуваарлаж цоцохгүй байх хэрэгтэй болдог бол уртын дуучин хүн тэр дууныхаа урт бадгийг таслалгүй өнгө алдалгүй дуулахад яг тэр уушгины багтаамж амьсгааны хуваарлалт хэрэг болдог. Тэгэхээр энэ хүн амьсгаа хуваарлах тэр уушгины багтаамж гэдэг зүйл нь тэр багаас нь өөрт нь байсан өссөн газраас нь өөрт нь бас ингэж отгогдсон юм байх гэдэг шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол бүхэн спортоор хичээллэж авч авсан уушгины асар том багтаамж зүрх судасны төвчээр хатуучлан түүнийг уртын дууг маш хүчрхэг 50% урт амьсгаагаар дуулахад нь байгалийн бэлэн суурь нь болж өгсөн гэдэг. Эрхэн баяр начин уртын дууг
одоо дөөрийн театр шиг академик хэлбэрээр бос уламжлалт хээр талын нүүдэлчдийн аялгаугаар дуулахыг илүүд үздэг нэгэн байсан. Түүний уран бүтээлийн зарим онцлог баримтууд гэх юм бол Хөх торгон цамц гэдэг дуу байгаа. За энэ дуу бол түүний бүр нэрийн хуудас. Уртын дуучин Саран Туяатай хамтран дуулсан энэ дууг монголчууд хамгийн их сонсдог. Тэдний дуулалт дөөрийн уян гэхээсээ илүү ардын язгуур шинжийг хадгалснараа онцлог байсан. За дээрэс нь Эрдэнэ засгийн унах гэж дуу бий те. За тэрээр энэ дууг дуулахдаа халахын уртын дууны хуучин дэг сургуулийг маш нарийн судалж үг бүрийн нуглаа, цохилгыг яг хуучин хөлбөрөөр амьлуулахыг хичээсэн бөгөөд энэ нь түүнийг мэрэгжлийн судлаачийн өндөр түвшинд хүрэхэд нь одоо үнэлэгдэхэд нь хүргэсэн байгаа юм. Дээрээс нь түүний амьдралын нэгэн чухал үе бол одоо бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын өөртөд цэцэх орны Шилийн гол аймаг Хөх хотод ажиллаж амьдарсан он жилүүд нэ. Тэгэхээр өв соёлыг одоо хадгалж өөрийн бие нэг өв тээх гэдэг шүү дээ тийм. Тэгэхээр Өвөр Монголд уртын дууны уламжлалт дэг сургууль, амьсгааны мэх алдагдах буюу тийм ийм аюулд орцсон байсан ийм үед нь Эрхэнбаяр тэнд өргөдөн очиж олон зуун залууст уртын дууг яг Монгол нутгийн язгуур арга барилаар тийм цээжний гүнээс яаж дуулахыг зааж өгсөн. Тэрээр тэнд өөрийн шав нарыг бэлтгэж Өвөр Монголын томоохон уралдаан тэмцээнүүдэд түүний шав нар тэргүүн барьцлах болсон байна. Тентхийн ард түмэн түүнийг бүх гэхээс илүү Эрхэнбаяр багш хэмээн хүндэтгэн дээдгэлдэг. За ийм одоо эрхэм хүн бас Монгол улсын маань үндэсний бүхийн улсын начин, Монгол улсын соёлын гав зэтгэлтэн одоо уртын дуучин Содномын Эрхэнбаяр гэж энэ хүн байна. За хоёул ивент итгэгчтэйгээ танилцъя. За тэрийн дугаарыг маань Good Day Soju ивент итгэж байгаа. За энэ Soju нь 96 жилийн түүхт Солонгосын алдарт мухак үйлдвэрийн хамгийн олон төрөлтэй ийм бүтээгдэхүүн байгаа. За ямар нэгэн гоё жимстэй ч юм уу жоохон тийм амттай сарахад хүртмээр байвал энэ Good Day гэдэг Soju-г одоо сонгоорой гэж хэлмээр байна. Янз бүрийн жимсний амттай маш гоё тийм амттай ийм Soju-нуудыг оруулж ирдэг байгаа. За мухак үйлдвэр нь дэлхийд архины алкоголын химийг бууруулсан гэдгээр алдартай. За тэгэхээр Good Day Soju маань 16 градусын хими одоо алкоголтой гэхээр ер нь бол маш бага гэж хэлж болно. За нэг вино дарс уумааргүй ч юм уу, арх уумааргүй, пив уумааргүй ч юм уу те ийм баймаар байвал Good Day Soju одоо сонгоорой гэж бас уриалмаар байна. Тэгээд би нэр энэ юуг айгүй ойлгосон нэр нэг юм дээрээс ингэж байгаа шүү дээ. Хоёулаа ч нэг олон ярихтаа мэдээж Soju бол шууд юу гэдгийг ихээр уугаад ингэж мингихтэй одоо мэдээж 21 наснаас дээш хүүхдүүд хэрэглэх ёстой, хүмүүс хэрэглэх ёстой, хүүхэд залуучууд зарж болохгүй гэдгийг манайхан бүгд одоо мэддэг болсон учраас ингэдэг юм байлээ. Шууд уулзаал нэг цагийн дотор юу гэдгийг те маш хурдтай согтох хүсэлтэй хүмүүс бас байж болно. Эсвэл зүгээр ингээд сайхан суугаад орой хамтдаа байгаад хамтдаа дуулаад ярьж хөөрөөд өнгөрсөн хойтгоо яриад ингээд те эн чин өөрөө хүнд айгүй дулаан гоё харилцаад гоё амьд байгаа гоё мэдрүүлдэг штэ. Тэгэхээр тиймэрхүү зүйлс илүү хэрэглэхэд тохиромжтой гэж байгаа. За эннийх нь нэг тод жишээ заяа. Одоо манай аялал жуулчлалын байгууллагууд маань айгүй бас хамтын ажиллагаа их байдаг байхгүй. Тэгээд тэд нартэйгээ ингээд уулзч муулзаад ярьж байхад гоё юм сонсогдно. Европ жуулчтай шүү дээ тий. Тэд нар болохоор илүү байгаль, илүү нам гүм, илүү тийм дотгошоогоо аяллыг хүсдэг юм байна. Тайвширч тийм гоё ой модон дунд монд тий. Тиймэрхүү бааз маазд байрлаад ч юм уу ингэдэг. За тэгэн гол манай байгалийн гоё баазуудад нь тийм гоё ой модонтор бааз байлаж үтэй заяа. Нэг компани энэ талаас Европ жуулчд аваад төрөөд ирдэг. Нөгөө талаас Аз жуулчд аваад өөр аялын компани яг тэр бааз дээр хоёулаа буудаг юм байна. Тэгэн гол нөгөө солонгосууд ялангуяа солонгосчууд чинь өглөө болтол одоо нэгэсэндээ найрладаг гинэ. Тэгэн гол нэг Европ жуулчд нь болохоор эрт амраад өглөө бүр эрт босоод гоё галуур алхаж малхаа чимээ мэмээ сонсоход ингийг хүсдэг. Тэгэн гол нэг баазынханд асуудал болгодог. Нөгөөд нь 6 өнгөт нар манд найрлах гэдэг. Нөгөөд нь амармаар гэдэг. Тэгэхээр энэ хоёрыг бүр хоёр жигүүлэг ингэж хувааж ингэж тавьдаг. Тэгээ нөгөө солонгосчууд чинь сүнжэнгөө дуулдаг гин, бүжгэлдэг гин, яг тэр нөгөө юу гэдэг нэг юм яг сөөжөндөө таарсан тэр одоо наргих соёлыг те яг хэрэгжүүлдэг хүмүүс нь энэ нөхдүүд байгаа байхгүй. Тэгэхээр энэ нөхдүүдэд үнэхээр таарсан байгаа. Тэгэхээр магадгүй та бас найс нөхөдтэйгөө 100 одоо хамт олонтойгоо байгуулгаараа эсвэл анги хамт олноороо ч юм уу те нөгөө ойн уулзлууд болдог шүү дээ. Тим юмэр явахтаа магадгүй сөөжөө танд яг тэр зүйл чинь таарсан гоё юм байж магадгүй шүү. Юу ч болоог байхад нэг нь унтаад өгөхөр ямар эвгүй байдаг үлээ те. За хэтрүүлгээ хэрэглэхийг хориглоо шүү. За баярлалаа. За баярлалаа. За барилдахаас өөрөөр алдарсан хүчнүүдийн маань төгсгөл дурдах байгаа хүн бол за ингэж хэлэхэд та бараг шууд мэдчих бах та. Монгол улсын гавь тамирчин. Монгол улсын арслан. Сагсан бөмбөгийн спортын мастер, дээд лигийн шилдэг тамирчин, генералууд багийн төвийн тоглогч, Дорж Балмын ган уйг.
За хоёулаа чинь өмнөх дугаар дээрээс нэг дуртай төнгөсөн шүү дээ тий бүр ямар олон төрөл юунд хаашаа яаж орсон нэг хүнд ийм их одоо регби биш үү тий нөгөө нэг регбигийн хүртэл тамирчин гэх мэтчлийн явж исэн тий Монголоос шгшээгийн тамирчин гэдэг маш олон спортын төрлөөр гарч ирдэг энэ хүн. Үнэхээр өгөгдөл нь байглаасаа. За тэгэхээр Монгол улсын гавь тамирчин улсын аслан Дорж Балмын ган хоёг нь Монголын үндэсний бүхийн болон спортын олон төрөлд авьяас чадвар, жудагтай зангараа тодоос тод мөрөө үлдээсэн шилдэг тамирчин. За тэгээд цуутай хүчтэнд юм нэг байсан. Нэгэ. Тэрээр 1976 онд Улаанбаатар хотод Дорж Балмын 4 дахь одоо буюу отхон хүү болон мэндэлсэн байгаа. За ган хоёг багаасаа өсөглөн биетэй, барилдах сонирхолтой эв дүүтэй нэгэн байж 14 настайгаасаа барилдаж эхэлсэн гэдэг. Тэгээд хүүхэд ахуй цагаасаа эхлээд сагсан бөмбөг, чөлөөт бүх. За сонгомол, жудо, самп бүхийн тэг бас кураж бүх гэдэг те олон төрлөөр хичээлж исэн. Барилдах арга техникээ сайжруулж, олон улсын төв дэлхийн олон удаагийн наадам тэмцээнд оролцож, өндөр амжилт гарган олон улсын хэмжээний мастер цолтой болсон ийм бөхөө. За үндэсний бүхийнх нь одоо амжилтуудыг эхлээд дурдъя цолынхын талаар те. Өөрхөнгөө аймгийн зүүн баян улаан сумын харьяат бүх бөгөөд арал цац томтой, баруун талтай, тахимдах, хутгах, хөмрөх, хонгодох мэхийг тун гарамгаа хийдэг уран дайчин барилдаантай бүх. За 17 настайгаас эхлэн том наадамд гарч эхэлсэн. Энэ нь 1993 онд анх удаага улсын баяр наадамд зодоглож нэг давсан байгаа. За 17 настайгаас барилдаж эхлээд 93 оны наадам дээр анх нэг давсан. За тэгээд 1995 онд Өвөрхөнгөө аймгийн баяр наадамд зодоглож төрүүлж аймгийн арслан цал авсан. За энэ чинь 1976 оны хүн. 95 онд ихэр чинь 19 төв юу? 19 төв байхдаа аймгийнхаа наадамд төрүүлээд аймгийн арслан болчихж байгаа юм шүү дээ. За 2000 онд улсын баяр наадамд 5 давж Монгол улсын начин цолыг 24 наснда авсан бол 2002 оны улсын баяр наадамд 5 давж өсөг өдөр чимэг, 2005 оны улсын баяр наадамд 5 давж улам нэмэх чимэг, 2006 оны улсын баяр наадамд дахин 5 давж хурц шалмгаа чимэг, 2008 оны улсын баяр наадамд 9 давж төрүүлж 32 наснда Монгол улсын арслан цолыг үрдэж 2009 оны улсын баяр наадамд 8 давж үзүүлэн үлэмж бадрах чимэг, 2010 оны улсын баяр наадамд 5 давж уран мэгт чимэг, 2011 оны улсын баяр наадамд 5 давж улам дэргэрэх гэдэг чимгүүдийг авсан байдаг. За барилдааных нь хувьд болон механик нь хувилбарын талаар ярих юм бол өндөр нуруулаг те урт хөлтэй бед чадал цайтай болохоор түүний барилдааны арга барил бусдаас илүү ялгардаг бас. Тэрээр гинтийн тийм дайчин барилдаануудыг хийдэг. Барьц барилцахаас өмнө маш шаламгаа хөдөлж холоос шууд мэхийн ордог уран барилдаантай. Ялангуяа хутгах, хөмрөх, тахимдах мэхийг маш хол зайтай байхтаж гинт гүйцэтгэж чаддаг мэдрэмж өндөр бүх байсан гэдэг. За хонгодох мехний мастер гэж хэлж болно. Монгол бүхийн хамгийн хүнд эрсдэлтэй мехнүүдийн нэг болох хонгодох мехийг тэрээр өөрийн биеийн давуу талыг ашиглан маш төгс хийдэг байсан. Түүнийг хонгодоход унахгүй үлддэг бүх тун ховроо гэж. Дээрээс нь чөлөөт бөхөөр хичээлж байгаа, кураж бөхөд, сонгомол бөхөд маш олон бүрхийн төлөө хичээлж байгаа шүү дээ. Тэгэхээр чөлөөт бөхөөр олон улсын хэмжээнд барилдаж байсан туршлага нь түүнийг хөл авах, хөлийг хамгаалах, доогоор орох мехнүүдэд маш гаргууд болгосон бөгөөд энэ нь үндэсний бөхөд маш том давуу тал нь болдог байсан. За тэгээд одоо онцлог амжилт буюу үндэсний бүхийн барилдааны онцлог амжилт нь гэх юм бол мэдээж 2008 оны наадмын төрөг дурдах ёстой. Түүнийг 2008 онд улсын арслан болоход бүх сонирхогчид үнэхээр цаг нь болсон бүх цолондоо хүрлээ хэмээн баярлж ирсэн. За шууд арслан цол те. Тэгэхээр тэрээр наадмын үзүүн түрүүнд үлдэхдээ өөрөөсөө өндөр цолтой олон бөхчүүдийг давж улмаар улсын начин цолноос шууд улсын арслан болсон. Тэр бүр наадмын начин хүн шууд төрүүлж байсан. Төрүүлэхдээ арслан болж исэн тохиолдол те. Тийм орчин үеийн бүхийн түүхэнд маш цөөхөн байдаг. Тэрээр 2000 онд анх начин болоод 2008 онд төрүүлэх хүртэл наадам тогтмол дээгүр барилдаж цолоо 3 удаа баталж чимэг нэмсээр байсан тул түүний арслан цол нь тохиолдлын биш олон жилийн тогтвортой хөдөлмөр амжилтынх нь үр дүн байсан юм аа. За үүний араас 2011 онд Монгол бүх Гиннесийн дэлхийн дээд амжилтын номд бүртгүүлэхэд одоо 6012 лөө 6002 бүх 9 өдрийн турш барилдсан түүхэн үйл явдал болж байгаа. За энэ хүн өсөр цуцааж тойлдуулан барилдаанд ган хоёрыг арслан маань эр бэраа гайхуулан 10 давж сүүлчийн шилдэг 16 бүхий нэгээр шалгарч ирсэн.
Энэ нь түүнийг зөвхөн нэг өдрийн наадмаар санамсаргүй төрүүлээгүй. Ямар ч урт хугацааны шалгуур тэсвэр хатуужвал төвчээр чанараараа Монголын шилдэг бөхчүүдийн тэргүүн игнэд байдгийг нотолсон үйл явдал болсон билээ. За тэгээд үүн дээр нэмэх нь нөгөө спортын олон талт авьяасыг нь бас дурдъя те. Олон төрлийн олон төрөлтийн мастер гэх юм уу энэ үний чинь. Ган хуяг аслан зөвхөн үндэсний бүх гэлтгүй спортын маш олон төрлөөр олон улсын хэмжээнд гайхалтай амжилт үзүүлсэн ховорхон тамирчин. За чөлөөт бөхөр олон улсын хэмжээний мастер цолтой, Азийн авраг шалгалт тэмцээний хөрөл медальтай, оюутны дэлхийн аваргын мөнгөн медальтай, Азийн цомын хөрөл медаль тус хүртэж ирсэн чөлөөт бөхөр. Спортын амжилтыг нь үнэлж 2021 онд Монгол улсын гавьяа тамирчин цолоор шагнасан байдаг. За сагсан бөмбөг үнэхээр өндөр нуруулаг хурдтай тэрээр Монголын сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн генералууд багт төвийн тоглогчор олон жил амжилттай тоглосон. Спортын мастер цолтой сагсан бөмбөгчин байв. За бусад төрлүүд нь гэх юм бол самб бүхийн дэлхийн авраг шалгалт тэмцээний хөрөл медальтай, соногчдын сумаа бүхийн дэлхийн авраг шалгалт тэмцээний үнэмлэхүй жингийн хөрөл медальтай. Энийг бол 2006 онд Оскот зохион байгуулагдсан бид санаж байгаа. Мөн жудо, сонгомол бүх, кураж, рагби, холимог талааны зэрэг спортоор хичээлж явсан олон талын хөрвөх чадвартай тамирчин байсан. Үнэхээр амар байгаа тийм. Тэгээд одоо хүртэл ийм юм байлээ нөгөө. Та бүхэн санаж байгаа бол одоо ингээл жил болгоны одоо дээд лигийн бүх одын тоглолтыг болж байгаа шүү дээ тий. Түүний юм нөгөө нэг холимог одын тоглолтыг болдог. Энэ дээр жил болгон заавал сонгогдож орж байгаа одууд дунд тий нөгөө нэг манай бүхийнхэн байгаад идэг. Яагаад би бүхийнхэн байгаад идэм бол гэсэн чинь үнэхээр батлагдж байгаа байхгүй тийм. Энэ жил чин Батмагна, Орхонбаяр тэгээд нөгөө Цахилгаан зоргот Баатар гэдэг улсын харцаг зоргот Баатар тэгээд Алтан хуйг баха аймгаас л Алтан хуйг Хинтээ аймгийн энэ дөрөв одоо орж ирсэн байхгүй. Тэр дөрөв бол үнэхээр яг жигхэн үтсэж байгаа юм чи. Үнэхээр гал гарч байгаа. Нөгөө нэг цахилгаан зоргооч болох маш хурдтай гүгэл байгаа. Тэгүн годлоо төвийн тоглолт моголт хийж байгаа тоглогчд маш гоё. Манай Батмагна ч баг сагсан бөмбөгийн бас цолтой гэдэг баг шүү. Зэрэгтэй гэдэг баг шүү. Бүр маш сайн шидэлтэй 3 шиддэг. Бид ч ерөөсө магнаагаар шидүүлгээл бүх бөмбөгөө магнаар өгж байгаа шүү. Тэгэхэд л манай 3 шидэл зогсож байгаа байхгүй. Ер нь бие халахтаа манай бүхийнхэн те сагсаар бас халаадаг бэлээ. Тийм бэлээ. Тэгэхээр манай бөхчүүд бол үнэхээр сакс тал руугаа бол үнэхээр сайн байдаг юм бас нэг жишээ нь бол үнэхээр энэ аслан маань байгаа байхгүй тий. За төрийн алба хувийн хвшлийнхэн талаар одоо бас ингэж бичиж үлдсэн байна. Тэрээр биеийн тамирын багш дасгалжуулагч мэргэжилтэй бөгөөд зэвсэг хүчний алдар спорт хороонд биеийн тамир чирэгжүүлэлтийн төвийн дарга зэрэг хариуцлагатай албыг хашиж исэн. Дэд хурандаа цол хүртсэн бэлтгэл офицер байсан. Мөн Апо компанид спортын соёл, эв нэгдлийг бэхжүүлэх, спорт наадмуудыг удирдан зохион байгуулах ажлыг 23 жилийн турш тасралтгүй хариуцсан ажиллаж исэн байдаг. Тэгэхээр Монголд одоо үндэсний бүх чөлөөт бөхөр зэрэг амжилт гаргах тохиолдол бий ч гэсэндэ сагсан бөмбөгийн дээдлийг тоглож тэр дундаа сумо, самб бүхийн дэлхийн хэмжээний медаль авах гэдэг хосгүй үзүүлэлттэй. Түүнийг сагсан бөмбөг тоглож байх үеийг харсан хүмүүс нь бүх хүн гэхэд маш хурдтай, өсрэлт сайтай, хувийн техник өндөртэй хэмээн гайхдаг байсан. Тэрээр бүх хүний нөр их одоо бэлтгэлийн хажуугаар одоо багийн спортын тактик. Энэ чинь нэг бөхчин бол одоо ганцаарчлалтай спорт гэж ярих гэвэл нөгөө талдаа багийн спортын тактик, техникийг төв эзэмшиж чадсанараа аливаа спортод төрөлхийн өндөр өгөгдөлтөд тамирчин байснаа харуулсан. За бас яг энэ өдрүүдэд чинь одоо нөгөө манай шарав замцаг авьяа тийм маань тий хүү инхийн одоо NBA-ийн драфтд орох гээд яг одоо драфтын одоо шалгаруулалт бас явагдаж байгаа шүү дээ тий удахгүй манай монголчууд бас энэ багийн спортод дэлхийд бүр дээд NBA-д нь зогсоод гараад ирэх хэмжээнд бас хөгжиж байгаа гэдэг маш гоё шүү. За генералууд багийнхаа гол багнана гэдэг 1990-ад оны сүүл 2000-ад оны ихээр Монголын сагсан бөмбөгийн холбооны дээдлэгт генералууд гэж батлан хамгаалах ям алдар спорт хорооны харьяа одоо багт албан ёсоор тоглодог байсан. Манай Арслан. Тухайн үед нь тус багт Монголын сагсан бөмбөгийн домог тоглогчд болох зэвсэг хүчний шилдэг тамирчид тоглодог байсан бөгөөд ган хоёрыг тэдний дунд үндсэн тоглогчийн хуваар талбайд гардаг байсан. Төвийн тоглогч гэсэн үг шүү дээ. Тэрээр сагсан бөмбөгийн спортын шалгуурыг бүрэн хангаж энэ төрлөөр спортын мастер цол хүртсэн хүн. За талбай дээр бол мэдээж тоглолтын хэм маягийнхан талаар ярих юм бол 188 см өндөртэй юм байна. Үндэсний бүхийн тамирчинд бол түүний биеийн хүч хэмжээ нь сагсан бөмбөгийн талбайн асар том давуу тал нь болдог байсан. За тэгээд центр буюу төвийн тоглогч те багийнхаа төвийн тоглогчийн байрал тоглодог байлаа. Самбарын доорх тэмцэл түүнээс бөмбөг булааж авах, түүнийг түлхэж байрлалаа алдуулах одоо тоглогч Монголын лиг тухайн үед байгаагүй. За тэгээд самбараас бөмбөг авалт болон хамгаалтаар энэ бүх хүнийхэн тэнцвэр хоёр хөл дээрээ бат зогсох чадвар нь те сагсан бөмбөгийн бокс аут гэдэг чинь те самбарын доор байрлал эзлэх техник гайхалтай зохицдог байсан. Тэрээр хамгаалтын болон довтлогооны самбараас бөмбөг авалтыг утгаар нь түүдэг эсрэг багийн довтлогчдод хамгийн том хан нь болдог байгаа.
Дээрээс нь бөхчүүдийг ихэвчлэн удаан хөдөлгөөнтэй гэж ташаа ойлгодог. Тэр чинь биеийн том учраас хөдөлгөөний хувьд арай удаан харагддаг байж магадгүй. Харин ган хуйг аслан чөлөөт бүхийн суурьтай байсан болохоор бүр маш хурдтай, хамгаалтаас довтлохын шилжигтэй талбайг хурдан тулж бөмбөгийг найдвартай төгсгөдөг нэгэн байсан байна. Тэгэхээр одоо бүх болон сагсан бөмбөгийн сонирхолтой гэдэг юм уу гайхалтай энэ хоёр давхцлал нь, огтлцол нь одоо Монгол бүхийн том цолтой бөхчүүдээс дээдлэгт албан ёсоор данстай тогтмол тоглодог байсан хүн түүнээс өөр байхгүй. Монгол улсын арслан гэдэг чинь маш том цол шүү дээ тий. Тэгтэл нөгөө талдаа бас Монголынхон дээдлэг, сагсан бөмбөгийн дээдлэгт албан ёсоор тоглодог, албан ёсоор тоглогч нь гэхээр ийм хоёрыг зэрэгсүүлж явуулсан тоглогч энэ хүнээс өөр байдгүй. Дээрээс нь сагсан бөмбөгийг зөвхөн хобби төдийгөө тоглодгоо үндэсний бүхийн заалны барилдаанууд болон улсын наадмын бэлтгэлээ хангах, зүрх судасны системийг хөгжүүлэх, хөлийн ажиллагааг сайжруулах зорилгоор маш идэвхтэй тоглодог байсан. Бүхийнх нь бэлтгэл нь сагсан бөмбөгийнх нь бэлтгэл нь баг бүх юм шиг тий. Тэгээд тухайн спортын төв ордонд генералууд багийн тоглолт болоход сагсан бөмбөг сонирхчдоос гадна бүхийн хорхоотнууд бүгд ган хуйгийг харах гэж заал дүүргэдэг байлаа. Үндэсний бүхийн ирээдүйн том цолтон сагсны талбайд шорт өмсгөлтэй гүйж засуултаа эн тэнцүү өрсөлдөн одоо тоглохыг харах нь үзэгчдэд маш сонирхолтой үзэгдэл байсан. Ган хуйг аслан сагсан бөмбөгийн спортоор хичээлж дээд төвшин тоглож байсан нь түүний хэр уян хатан, хэр өндөр координацтай буюу биеийн удирдлагатай тийм агуу тамирчин байсныг батлан харуулдаг үйл явц үлээ. За түүний үлдээсэн үлгэр дуурайлын гэх юм бол бүх сонирхч болон ард түмэн маань түүнийг хизээд даруу төлөв жудагтай, шударга дайчин замтай, зүлэг ногоон төвжээдэ төдийгүй амьдрал дээрч эрдэнэт хүн шиг амгалан дулаан төрхтэй нөхөрсөг нэгэн байснаа дурсдаг. Ган хуйг аслан дэвжээн дээр хатуу ширүүн дайчин барилдаг байсан ч амьдрал дээр маш даруухан, хүлээцтэй, нөхөрсөг нэгэн байсныг түүнтэй хамт зүтгэж явсан. Одоо салбар болгоны тамирчид нь найз нөхдөнд дуустдаг. Тэгээд манай хамт олон манлайлах чадвар өндөр байсан тул алдар спорт хороо болон бусад газрууд те олон жил одоо удирдах түвшний албан тушаал хачиж залуу тамирчдыг дэмжин тусалж чиглүүлж ирсэн нэгэн байдаг. За тэгэхээр манай Монголын үндэсний бүхийн түүхэнд бас үнэхээр ийм юу гэдгийг өгөгдөлтэй одоо цаанаасаа бөхөөс гадна өөр чадвараараа алдарсан бөхчүүд гэвэл энэ хүмүүс байна. За саяны ган хуйг аслан дээр одоо хүн болгоны мэддгүү дахиад гоё ганцхан мэдээлэл хэлье. Ган хуйг аслангийн хүү Дүлгөөн гэж хүү байгаа. Дүлгөөн болохоор аавынхаа биш те. Сагсан бөмбөгийн тамирчны замналыг үргэлжлүүлээд одоо Монголын үндэсний одоо сагсан бөмбөгийн дээд лигийн SGFs багийн төвийн тоглогчоор амжилттай тоглож байгаа. 2025-2026 оны холбооны цомын аврагуулж шилдэг тоглогчоор шалгасан. Түүнийг Монгол улсын шгшээ багийн ирээдүйн өндөр хувь нэмэр оруулах шилдэг тамирчин хэмээн сагсан бөмбөг сонирхогчд маань үздэг. Тэгвэл энэ хүн манай ган хуйг арслангийн генералууд багийн төвийн тоглогч Монгол улсын үндэсний бүхийн маань арслан энэ хүний хүүхэд юм байна бас. Ингэж гоё үргэлжилдэг нь маш гоё те. За баярлалаа Ганушаа. За өнөөдрийн дугаарыг маань аюулгүй байдлын төлөө хамтдаа Forward Motors болон стандартыг эрхэмлэн стандарт кейтеринг компани итгэсэн нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн хот мөндөр суугаар болон NTV телевизээр 83.3 107 сталканы хот мөндөр радиоор хүрлээ. За дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.